тэгвэл хоол хүнснээсээ уураг авдаг юм бол тэр уургийн их үүсвэрийн үндсэндээ бол хоёр хуваачиж байгаа. Амьтны гаралтай, ургамлын гаралтай гэдэг. За монголчуудын хувьд бол бид нар бас их азтай ард түмэн. За ингээд сэдвтэ оръё. За уураг гэхээр ягаад ч юм хүмүүс одоо фитнесийн, бодибилдингийн тамирчдын иддэг тижээлтэй зөөрлөд байдаг. Гэтэл уураг гэдэг бол ерөөсөө хүн болгонд хэрэгтэй те. Одоо энэ бичлэгийг үзэж байгаа та 20-тай, 50-тай, 80-тай хамаагүй таны биед уураг хэрэгтэй. Та дасгал хийдэг байна уу, хийхгүй зүгээр суугаа ажилтай байсан ч гэсэндээ танд уураг шаардлагатай байдаг. За тэгэхээр яагаад вэ гэхээр тэгэхээр таны бие бол өөрөө уургаас бүрдэж байгаа. Таны биеийн барилгын материал бол уураг. За таны одоо гадна бүрхүүлийн бүх эрхтнүүд тийм ээ бидний одоо хумус, айрис, үс энэ бол бүгдээрээ коллаген буюу уургаас тогтож байгаа. За таны цусан дах одоо сахарын хэмжээг докторжуулж өгч яадаг инсулин гэдэг даавар байдаг. Энэ чинь мөн л адилхан уураг. За таны хоолыг боловсруулж байгаа одоо ходоодноос ялгарч байгаа болон нойр улчирхаанаас ялгардаг хоол боловсруулахад оролцдог шүүрлүүд байгаа ш. Тэднэр чинь бас мөн адилхан уураг. За таны дархлаа байна те. Гаднаас ямар нэгэн таны биед цуснд тийм ээ ямар нэгэн эмгэг төрүүлэгч бактери вирус орж ирэх юм бол тэрний эсрэг тэмцгээд ажилдаг таны дархлааны эсрэг биетүүд буюу байлдааны тэр бэлэн байдалд байдаг цэргүүд чинь ч гэсэндээ мөн л адилхан уураг байгаа. За цаашлаа таны ДНК буюу бүр гентэй холбоотой. Хэрвээ таны ДНК гэмтэх юм бол ДНК-гийн чинь засагч мөн л адилхан жижиг молекулууд очдог. Тэр бол бас л уургууд байдаг. Тэгэхээр таны биеийн бүх дааврууд, хоол боловсруулах шүүрэлт байгаа тэр ферментүүд, дархлаа, таны одоо арьс үүсгээд энэ бүхэн, булчин гээд энэ бүхэн чинь бүгдээрээ ихэнхдээ бол уургийн бүтцтэй юм байгаамаа. Танд ходоод гидсний асуудлууд байгаад байна тийм ээ. Тэгэхээр одоо та энийг шийдэхин тулд ганцаараа байх шаардлагагүй боллоо. Бидэн дээр ирээд зөвлөгөө авч болно. Тэгэхээр бид нэр таны асуумж холбогдох шинжилгээнүүд дээр тулгуурлаад тань сайхан хоолны зөвлөмжийг өгч болж байна. Ходоод гидсний тэр үйл ажиллагааг хэвийн болгодог олон сайхан элэг дасгал бусад олон хүнд үр дүн өгсөн ийм аргуудыг бол танд зааж өгч болж байна. За шаардлагатай гэж бодох юм бол бид нар танд байгалийн нөхөн сэргээх юм эмчилгээ хүртэл зөвлөж өгч болж байна. Тэгэхээр ходоод гидс эрүүл байна гэдэг бол үнэхээр сайхан тийм ээ. Таны амьдралын чанар бол дээшлэх болно. Тийм учраас цаг аваад хурж ирээд зөвлөгөө аваарай. Хэрвээ та булчингийнхаа бүх ингээд шингэнийг шавхаж чаддаг бол үлдэж байгаа тэр нэг хэсэг үлдэн тэрний ихэнх нь буюу 80% нь бол уургаас бүрдэж байгаа. За тэгэхээр уург бид нэр одоо дутагдлын тухай ярихаас өмнө ер нь уург хүний биед хаанаас орж ирдгийг, ер нь юунаас бүрддгийг гэдгийг нь бас дахиад мэдэх хэрэг гарна л та. За тэгэхээр уург бол өөрөө яг ийм леготой адилхан ийм бүтэцтэй байдаг. За хүүхдийнхээ тоглоомыг мэдэн штэ бид нар ингээд лего бол ингээд янз бүрийн хэлбэртэй, хэмжээтэй тэгээ хооронд нь эвлүүлээд ингээд ухсраад одоо байшин ч юм уу ингээд машин ч юм уу бүрдүүлж яадаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан таны уураг бүрдэхийн тулд таны биед ийм жижиг хэсгүүд болох амин хүчлүүд байдаг. За тэгэхээр таны биед бол ингээ 20 төрлийн амин хүчил байгаа. Тэгэхээр тэр амин хүчлүүд чинь хоорондоо янз бүрийн байдлаар ингээ ухсрагдаад том жижиг тэгээд шулуун тахир ингээд бүтцийг бол үүсгэж яадаг байна л да. За энүүгээр нь бол бид нэр юу гэж үзэх вэ гэхээр таны уураг бол амин хүчлүүдээр ухсрагддаг гэж хэлэх юм байна. Тэгэхээр таны биед одоо тэр амин хүчлүүд чинь хоорондоо нийлээл салаал ингээд тийм ээ секундэд одоо хэдэн сая удаа өөрчлөлт явагддаг. Тэр болгонд бол ингээд уураг үүсээд уураг задрах ийм процесс явагддаг юм байх нь тийм. Тэгвэл бидний одоо цусан дахь сахарыг докторжуулж яадаг түрүүн ярьсан инсулин гэдэг даавар байгаа тийм. Тэгэхээр энэ инсулин даавар гэхдээ 51 ширхэг амин хүчлүүдээс ингээд тогтдог юм байх нэ. За тэгэхээр биднийг ингээд зүгээр амьдрал явж байхад бол бидний биеийн дотор ч маш олон юм биохимийн уруулууд явагддаг байх нь шүү дээ. Амин хүчлүүд нь нийлээл, салаал ингээд уургууд үсээл, задраад ингээд байдаг байх нэ. Тэгэхээр бид нар бол одоо нэг ёсны биеийнхээ хувьд бол ингээд том одоо агуу том ертөнц байх нь шүү дээ. Тэгвэл бид нар энэ уурга бүтээж байгаа амин хүчлийг хаанаас авдаг вэ гэхээр түрүүн би хэлсэн тийм 20 амин хүчил байдаг гэж хэлсэн. За тэгвэл энэ амин хүчлүүд нь бидний бие дотор өөрөө ингээд бас үүсч яадаг. Зарим нь бол бид нэр өөрөө үүсгэж чадахгүй заавал бид нар гаднаас буюу хоол унднаас авж яадаг ийм амин хүчил байдаг. За энийг нь болохоор бид нар үл орлогдох амин хүчлээ гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр та мэдээж яах нь ерөнхийдөө хоол хүнс идлээ, уурагтай, тэгээ уураг агуулсан хоол хүнс идлээ. За таны хоол боловсруулах эрхтэн
оньоос ялгарч байгаа тэр шүүрлүүд нь тэдгэрийг нь задлах нь байна. За ингээд буцаад амин хүчлүүд нь хоорондоо нийлж нэгдээд янз бүрийн одоо таны биед хэрэгцээтэй уураг, даавар, фермент тийм ээ булчин дархлааны молекулуудыг хүртэл ингээд угсарч байдаг байна шүү дээ. Бид нар тэгвэл хоол хүнснээсээ уурга авдаг юм бол тэр уургийн их үүсвэрийг үндсэндээ бол хоёр хуваачиж байгаа. Амьтны гаралтай, ургамлын гаралтай гэдэг. За монголчуудын хувьд бол бид нар бас их азтай арт түмэн бид нар бэлчээрийн маш сайхан юм эмийн ургамал идэж өссөн ийм малынхаа махыг бол иддэг, дайвар бүтээгдэхүүнийг иддэг. Энэ бол бидний хувьд бол уургийн үндсэн их үүсвэр болж байгаа. За үүнээс гадна бол бид нар мал аж ахуйн одоо зүүн бүтээгдэхүүнүүд болох сүү, тараг, одоо өрөм гэд тийм ээ бяцлаг гэд эднэр бол уургийн их үүсвэр болдог. Тэгвэл бид нар өндөг тийм ээ загас гэх мэтчлэн ийм амьтны гаралтай уургуудыг бол хоол хүнснээс авдаг. За ургамлын гаралтай уург нь бол бас байгаа. Тэгэхээр бид нар бол дан амьтны гаралтай биш ургамлын гаралтай уурга бас хослуулж хэрэглэж авах хэрэгтэй. За тэгэхээр ургамлаас бид нар уургийг хаанаас авах вэ гэхээр буурцаг тийм ээ шош гэд за дүүпүү ванду бүхэл үрийн зарим хүнсний бүтээгдэхүүнээс бид нар бол уурга авч идэг. За бидний одоо булчин бол хамгийн том одоо уургийн банк юм. За тэгэхээр банк чинь яадаг вүлээ ерөөсөө хүмүүсийн мөнгийг ингээд хуримтлуулад, цуглуулад тэгээд хэрэгцээгээр ингээд баг багаар өгж яадаг штэ. Яг тэрнтэй адилхан ерөнхийдөө бидний идэж уусан хоол хүнсэнд тэр уургууд нь бидний булчиндаа ерөнхийдөө ингээд хадгалагдаад тэгээд баг багаар бол зарцуулагдж яадаг. Тэгэхээр булчин бол биднийг зөвхөн ганцхан гоё тийм ээ галбиртай, хүчтэй байлгах биш тийм ээ. Шинжлэх ухааныхаа үүднээс бол булчин гэдэг бол хүний биеийн хамгийн том уургийн одоо тэр нөөц агуулх нь болж яадаг. Бид нар булчингаа бол ингэж ашиглахгүйгээр хоол хүнснээсээ өдөр тутамдаа уурга авч явах хэрэгтэй. Гэтэл таны хоол хүнсэнд уургийн тийм одоо шимт хижээл бага байгаад байх юм уу? Эсвэл та уургатай хоол хүнс идсэн ч гэсэндээ таны бие тэр уурга нөгөө нэг легонуудаа задлж чадахгүй. Буцаад тэндээсээ угсраад уурга бүрэлдүүлж одоо угсарч чадахгүй байгаад байх юм бол таны бие уург дутагдаад ингээд ийм байдалд орно. За ингэх тохиолдолд яг үгээр хүний бие чи өөрийнхөө амьд үлдээхийн тулд биеийнхэн тэр физиологийн процессыг хэвэн явуулж явахын тулд яг үгээр нөгөө нөөц банкнасаа уурга авч эхэлнэ. Өөрөөр хэлбэл та хоол тэжээлээс уурга авч чадахгүй байх юм бол таны булчин задарч эхэлнэ. Тэр булчин задрах явцдаа таны биед хэрэгцээтэй уургийг цусандаа бол ингээд оруулж өгдөг юм байна. Тэгэхээр бид нар аль болохоор булчин руугаа орохгүйгээр уурга хоол хүнснээс авч явах хэрэгтэй байх нь шүү дээ. Одоо жишээ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд тоглолттой хоолоо ингээд уургуудаа тийм ээ задлж чадахгүй. Хоолноос орж ирсэн уургийг чинь бид нэр шууд ингээд бидээ уургаар авахгүй шүү дээ. Эхлээд тэр чинь одоо амьтны байна уу, ургамлын гаралтай байна уу, тэр уурэг чинь бидний хувьд бол харийн зүйл байгаа. Тэрийг нь бидний бие махбод ингээд өөрийнхөө ферментээр задлаад амин хүчил болгоод задлчаад буцаад тэдний чинь угсраад өөрийнхөө одоо яг өөрийн тэр уург болгож бол бидээ ингээд шингээж авч байгаа. Тэгэхээр эхлээд заавал задраад дараа нь нийлэгч боёо синтез боёо нэгдэх юм уруул явагдах хэрэгтэй. Гэтэл та ингээд гаднаасаа хоол хүнснээс уурга ингээд оруулаад байгаа боловч таны бие тэрийг ингээд нөгөө легонодоо задалдаг шигэ задалж чадахгүй байвал юу болох вэ? Таны бие уурга шингэхгүй гэсэн үг. Таны бие уурга үүсэхгүй гэсэн үг. За тэгэхээр ийм байдалтай байгаад байвал юу үүсэх вэ гэхээр одоо ялангуяа нас ахиж байгаа хүмүүсийн хувьд ходоодны хүчил багталтаас болоод бол ийм байдалд хүрдэг. Ягаад тэгэхээр бидний бид уургийг задлах хамгийн анхны үйлдвэрийн дамжлага нь хаана явагддаг вэ гэхээр ходоодонд. За ходоодонд бол ходоодны хүчлээр явагддаг. За тэгэхээр ходоодны хүчил ялгараад за тэрний дараагаар тэр хүчлийн дараа пепсин гэдэг хоолыг одоо уургийг задлагдаг юм фермент ялгарна. Тэгэхээр тэр фермент нь тэр хоолноос орж ирсэн уургийг задлаж өгдөг. За гэтэл таны хүчил сайн ялгарахгүй бол тэр нөгөө пепсин нь идэвчихгүй. За тийм учраас уург нь задрахгүй гэсэн үг. Тэгэхээр таны эдсэн хоол хүнс чинь бидээ шингэхгүйгээр гадагшлаад байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ходоодны хүчил багтаа хүмүүс. За энэ бол заавал ганцхан настай холбоотой биш. Ерөнхийдөө хоолоо ингээд ходоодоо гимтэйгээл өрөвсүүлээд байвал ерөнхийдөө тэр ходоодны хүчил ялгаруулдаг эсүүд нь цөөрөд эхэлдэг. Энийгээ бид нэр хатангарлалтай байгаа. Ингээд хатангарлал явагдаад байх ийм хүмүүсийн хувьд заавал хөгшин гэхгүй те залуу хүмүүсийн хувьд ч гэсэндээ ингээд ерөнхийдөө уургийн татварлалд ордог. За уургийн татварлалд ороод ирэхээр нөгөө миний түрүүний ярьсан дааврууд ялгарч чадхаа бол нөгөө ферментүүд ялгарч чадахгүй, нөгөө инсулин ч үйлдвэрлэгдэж чадахгүй, дархлааны эсрэг биеуд үүсч чадахгүй. За нөгөө хорт хавдартайгаа тэмцэж чадахгүй. Таны одоо арсыг, үсийг тийм ээ бүрдүүлдэг тэр гоё коллаген бий болохгүй бол өнгө гундаад тийм ээ ингээд царай тус алдаад ядарч сүлтаад ийм байдалд хүрнэ шүү. За тэгэхээр нас ахаад ирэхээр одоо нөгөө уурга авч чадахгүй болохоор булчингийн мас алдаад эхэлнэ. Тэгэхээр булчин чинь бидний одоо энэ баган нуруу, үе мөчийг бүгднгийн ингээд хөдөлгөөнд идэвхтэй оролцоход мөн хамгаалахад оролцож байгаа шүү дээ. Гэтэл булчингийн мас алдаад тахаар амархан унж бэртдэг болно. Ясны бүх бат байдлаа алдна. Эндээс болоод яс амархан хугарна тийм ээ. За
ингээд дээшээ өксөх, доошоо уруудах, бүхийг хотоох гэх мэтчлэн иймэрхүү хөдөлгөөн ихэд бол хүндрэлтэй болж эхэлдэг. За нөгөөдөөр булчингийн алдагдал нь биднийг чихрийн шижингээр өвдөх эрсдлийг бас нэмэгдүүлдэг. Ягаад тэгэхээр бидний одоо тэр цуснд орж ирсэн глюкоз, за ердийн хэлэхээр сахар гэж тэрүүгээр нь ярьчих. Сахарыг ингээд хадгалж яадаг хамгийн том одоо агуулга бол бидний булчин байгаа. Яагаад тэгэхээр бид нэр булчиндаа тэр сахарыг хадгалаад дараа нь идэвхтэй хөдөлгөөн хийхдээ тэрийг энерги их үсэр болгож ашиглах гэж байгаа. За ерөнхийдөө тэр эхлээд цусндах тийм ээ глюкоз нэмэгдэнэ. За тэр нь тэгэхээр булчин бол ингээд тэр глюкозыг чи өөртөө шингээж аавна, элэг өөртөө ингээд нөөцлж аавна. За дараа нь ингээд хоол идээгүй байх үед бол тэр чинь ингээд өөрөө зарцуулагдаад таны богино хугацааны энергийн бол их үсэр болж яадаг. Гэтэл таны нөгөө хадгалах сав болсон булчин нь өөрөө ингээд жижигрээд ирэхээр юу болох вэ гэхээр нөгөө сахарын чинь хадгалдаг агуулга нь байхгүй болоод ирэхээр цусандаа эргэлдээд байна гэсэн үг шүү дээ. Эсвэл илгэндээ хөрөмжлөгдөд байна гэсэн үг. Эндээс болоод цусандах одоо тэр глюкоз байн өндөр байгаад байхаар мэдээж таны тэр инсулин даварчин бас одоо сахараа тогтворжуулах гад бас ялгарч эхэлнэ. За ингээд байнга инсулин өндөр байгаад тахаар инсулины дүжрэл гэдэг бас нэг айхтар асуудал бий болгодог. Энэ нь явандаа таны бие дархаг үр өсөл үүсэх, зүрх судасны өөрчлөл үүсгэх, хоорт хадвар үүсгэх ийм эрсдлийг бол өндөр болгож байгаа. Бид нар 30 наснаас эхлээд ерөнхийдөө булчингаа бол алдчихэдэг. За гэхдээ энэ нь тийм хурдан бол алдахгүй л да. Ерөнхийдөө 10 жилдээ бол бид нар булчингийнхаа массын 10%-ыг, за дараагийнхаа 10 жилд нь дахиад 10% гэх мэтчлэн ийм байдлаар ерөнхийдөө булчингаа алдаж идэг гэдэг. Энэ бол судалгаагаар батлагдсан, судалгаагаар харуулсан ийм үзүүлэлт. Ерөнхийдөө нөгөө жилээс жил жижигэрдэг гэж бид нэр ярьдаг шүү дээ хүнийг. Тэр чинь болохоор булчингийнхаа массыг бид нар 10 жил тутамдаа 10%-аар алдаад байгаатай холбоотой. Та одоо 80 наслахыг хүсэж байна, 90 наслахыг хүсэж байна гэх юм бол за би хожуу тийм ээ одоо нэг 40 50 хүрчээд ингээд эрүүл мэндэд анхаарах гэхгүйгээр яг одооноос эхлээд тийм ээ 20-та 30-та байхасаа эхлээл ерөнхийдөө тэр булчингаа сайжруулах. Тэгээд уурга хамгийн гол нь хоол ижилээс ингээд бүрэн авч байх дээр бол анхаарах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр ягаад тэгэхээр булчин гэдэг бол өөрөө нэг өдрийн дотор, нэг сарын дотор үүсчдэг тийм зүйл биш. Олон жилээр, олон 10 жилээр баг багаар ингээд бүрлдэж бий болдог зүйл. За тэгэхээр бид нэр одоо энэ бичлэгийг үзэж байгаа залуу хүмүүс ч гэсэнтэй тийм ээ. За дараа олё гэхгүйгээр өнөөдрөөс эхлээд ингээ өөрийнхөө хөдөлгөөнд дасгалаа хийж булчингаа хөгжүүлээд хүчийг сайжруулж явах хэрэгтэй байна. Хоол хүнсэн дээрээ бас анхаарах нь энэ бол таны эрүүл мэндэд одоо хожуу тийм ээ урт наслахад өөртөө эрүүл мэндэд оруулж байгаа маш том юм хөрөнгө оруулалт гэж юуныг ойлгох хэрэгтэй байна шүү дээ.